Сайн уу, нэм баяраа энэ өдрийн мэндийг хүргэе. Бас подкаст үзэж байгаа залуучуудаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. Аха, за Ирландыг яа сонгохоор болсон бэ? Хамгийн анх хэрэгтэй. Эхлээд би яасан Ирланд улс руу виз мэдүүлж үтсэн. Бас тэнд суралцах сонирхолтой Ирланд руу үзээд тэгсэн чинь миний виз гараагүй. Тэгээ виз гараагүй Ирланд маань бүтлгүй Австрали маань бүтлгүй болчиход тэгээд бас за хаашаа явах вэ гэд нэлээд судалсан л та. Ер нь л бол явна гэсэн зорилготой байсан. Тэгээд Англиг ерөнхийдөө бас судалж үзтэй байгаад тэгээд өөрөө бас нөгөө Австрали дээр бас бүтлгүүцсэн болохоор Англи дээр бас жоохон бүтлгүүцсэн болов гэж жоохон айцтай байгаад. Тэгсэн чинь ер нь Ирланд руу бас гаралт нэлээд өндөр байгаадсэн. Тэгээд ерөнхийдөө бас Ирланд улсыг сонгоод ишээгээ виз мэдүүлээд анх ирж ирсэн. Аха. Ер нь Ирланд руу виз хамгийн анх мэдүүлэхэд материал бүрдүүлэлт нь ямар байна? Бусад одоо өөрөө Австрали руу бүрдүүлчихсэн гэсэн шүү дээ. Тэгээд ер нь бол материалын хувьд ямар байна? Хэцүү байна уу? Аль эсвэл гайгүй байсан уу? Аха. Мэдээч Австралида ерөнхийдөө харьцуулахад харьцангуй гайгүй байсан. Юу гэдэг банкны баталгааж гэдэг юм уу? Эсвэл бидний одоо банкны гүйлгээний үзэж гэдэг юм уу тий? Тэр бүх зүйлүүд нь бас цензур нь бас арай гайгүй байсан. Тийм. Тэгээд ерөнхийдөө наашаа эрэхтэй Эдүү Ирланд гэдэг агентлагтай хамтраад бүх одоо материалууд бүрдүүлээд наашаа гарсан байна. За хамгийн анх виз аваад баярлсан уу? Тэгээ баярлалгүй аах. Тэгээ миний виз чинь бас нэлээд удажиж гарсан. Тий. Хэдэн сарын хугацаанд 3 сарын хугацаанд дотор хариу нь гардаг илүү. Тэгээ минийх яг бараг 3 дахь сар дээр нэлээд удажиж нэлээд хүлээлттэй ажиж ирсэн тэгээ мэдээж. За ингээд виз аваад ирлээ. За хамгийн анх ирээд Ирландд ирсэн сэтгэл ямар байна? Ингээд онгоцноос буугаал дээ. Юу нь ямар сэтгэлтэй байсан? Онгоцноос буугаад хамгийн анх гайхаж ирсэн юм юу гэхээр мэдээж нөгөө энд таньдаг мэддэг хүн байхгүй болохоор засч явах хүн байхгүй. За тэгээд нөгөө байрлаж байгаа байрлалгаа явах гээд. Тэгээ онгоцны бодлоос гараад явж байхад бид нөгөө Монголд ингээл гараа өргөл такси ирчтэй шүү дээ тий. Яг тэр шиг бодоод ингээл такси агаал хэлсэн би чинь. Тэгсэн чинь хажуугаар ингээл таксинд өнгөрөөл. Тэгээ яаж одоо такси ярьсан бол та гайхаал хоёр гартаа цөнхөө ярьсан. Тэгээ чинь хүмүүс нэг хурд очиртай ингээл юм доочрлоо тий. Тэгэл за арайч ингэж хүмүүс ингэж такси ярих гэж ингэж ойжрлахгүй байхаа гэж тал. Тэгээ байгаадсэн чи яг тэр нэг ойжр маань яг таксины ойжр байсан. Хүмүүс ингэж юу гэдэг бүгд ингэ гараа өргөө такси барьдгаа яг бүгдээр ингэ ойжрлж байгаа. Тэндээс нэг аэропортын хүмүүс зохицуулаад нэг нэгээр нь бүгдийг ингэ албан ёсоор таксинд суулгаж өгөөд тэгээ ингэж явд юм байлээ. Яг тэгээ хамгийн анхны шок нь такси барих хэлчихсэн да. Аха. За тэгээ байрандаа ороод ер нь хамгийн ихний ингээд нэг 7 хоног өнгөрдөө штэ. За тэгээ тэр үед яг ямар сэтгэлтэй байсан? Амар сандарсан уу? Аха. Одоо яг соёл нь ямар байсан? Хүмүүс нь ямар санагдчихсэн? Цаг агаа нь ямар байсан? Эхний 7 хоног хамгийн анх мэдэрсэн зүйл. Уг нь монголчаа айгу хүүт болсон штэ тий. Айгу хүүт болсон. Тэгээ энд чинь сэрүүлгээж ярьдаг мөртлөө заа угсаа Монголоос ирсэн юм чи одоо гайгүй л гэдэг л бодчихсон. Тэгээ эхний 7 хоног амар хүүтэн санагдсан. Яг хэдэн үед ирлээ? Би чинь 4 сарын дундуур ирсэн, сүүлээр ирсэн шүү дээ. Тэгэхээр бас хүүдэн санагдсан. Тэгээ ерөөхдөө Ирландын байрнууд ч өөрснөө бас дандаа нэг хуучны байрлалууд болохоор халаалт муутай, жоохон дулаалга гэх юм уу. Тэгээ ерөн халаалт муутай байдаг. Аха. Тэгээд манай байр чихний байр бас жоохон хүүдэн байр байсан нэгчлэг айгүй ихтэй харж ирсэн. Тэгээ эхний 7 хоногтой ерөөхдөө хичээлгүй байсан болохоор аль болоход нөгөө хоцтойгоо танилцъя гээл. Өдөржингөл тэд нэг алхсан да алхаал яваалсан энэ ятгахтаа давлын хоцтойгоо танилцъя гээл. Тэгээд тухайд нөгөө оюутныхаа визаг нөгөө юуныхаа автобусныхаа картыг захиалж амжаагүй байсан. Тэгэл дандаа алхаал ерөөхдөө хэд хоногстай хөлөө махид л алхаж л хоцтойгоо танилцчихсан да. Ер нь анх одоо ирээд байр яаж болсон? Бас ажил бас яаж болсон? Байрыг ерөөхдөө нөгөө тий анхныхаа байрыг бол нөгөө агентлагтайгаа холбоо бариад тэгээ тэр агентлагаар дамжуулаад техникийн байрыг олж исэн. Тэгээ тэр маань ингээд дандаа олон улсын оюутнууд ингээд зүг байрладаг тийм. Тэгээ түрээсийн байр гэх юм уу? Тийм байранд маш олон орны оюутнуудтай зүг ингээд хамт амьдраад байжсэн. Ажлын хувьд гэх юм бол ер нь бол Ирландын ер нь хоёр хэцүү зүйл байгаад байгаа шүү дээ. Тэг хүмүүс ярьж байгаа. Ажил хэцүү байна. За тэгээд байрны асуудал хэцүү байна гэдэг хүмүүс байнгын нүүдэг. Ингээл байрны бас нэг зэгтээ бас хомсдол үүсэн байж магадгүй тийм. За тэгээд нөгөө байж байгаа хүмүүстэйгээ зохицох ч гэдэг юм уу. Тэр чинь мэдээж ганцаархны ойлголт амьдрахгүй хамгийн багадаа гэхэд 4-5 6 амьдарч эхэлж байгаа. За тэрнээс ч болол амьдарч байгаа. Тэгээ тэр хүмүүстэйгээ зохицож гин үү. За тэгээ нөгөө байрныхны эзэн галаанд л ордог хүн байгаа. Тэрнтэйгээ бас нийцтэй ингээд амьдарч чадж гин үү. Скол дулаахан байна уу, ажилдаа нойрхон байна уу, хоол байна уу гэх мэтчлэн хүмүүс ингээд нүүх процесс айгүйх байдаг. Тэгээд тийм нэг асуудал байна. Ажлын хувьд гэх юм бол
ажиллаад ирээд ер нь сар гараа ажилгүй байсан. Тэгээд CV-гээ тараагаал явуулсан. CV-гээ тараагаал явж байгаад айгүй хацтай нэг одоо би нэг Супермакс гэдэг тийм одоо олон улсын одоо энтхийн сүлжээ тийм нэг төрх олны газар shift manager-ээр ажилладаг. Тэрэнд яг ингээд CV-гээ тараагаа явж ирсэн чинь би айгүй хацтай тэр өдөр яг ажлынхаа ерөнхий менежер CV-гээ өгч тараад тэгээд CV-гээ тараачаал буцаага гарсан чинь нам хойноос дуудаад за хоёлоо уулзаад ах юм гэл. Тэгээд хоёлоо оффист нь ороод өрөөнд нөрөө танилцчихсан. Тэгээд чинь ямар ажил сонирхож байгаа full timer ажиллах сонирхолтой юм уу part timer ажиллах юм уу гэл. Тэгээд би ингээд ерөөхдөө part time сонирхож байгаа ингээд хэлээр сурж байгаа үед байгаа гэл. Тэгсэн чинь миний одоо CV-г харангуйтаа ажлын туршлага дээр чинь үндэслээд би чаг шууд ингээд shift manager assistant manager авъя. Тэгээд би чи өөрөө бүр ингээд staff-ийн ажил сонирхоод явж байгаа шүү дээ. Тэгэл би бүр амар шоконд ороод тэгээд би чи эрэхтэй хэл ер нь нэлээд муурсан шүү дээ. Ер нь анх A2 класс гэдэг ангид орж ирсэн. Тэгээд би бүр гайхаад миний хэл ингээд юм уу штэ би тэгээд бүх зүйлийг ингээд менеж хийж чадахгүй. Тэгээд та тэгээд итгэлтэй юм уу гэж асууж байсан. Тэсэн чинь зүгээрээ чи энэ бүгдийг өөр ингээд зохицуулж чадна. Чи өөр хамгийн гол нь хичээх хэрэгтэй шүү. Тэгээд анх ажилдаа орж исэн сар гарны дараа ажилд орж исэн. Тэгээд орохтой менежер ажиллаад тийм ээ айгүй гоё түүх байна. Тэгээд ерөөхдөө бас менежерийн ажил гэдэг чинь юу гэдэг одоо яг Монгол шиг одоо юу гэдэг ингээл бичиг цастай ингээл зуралдаал. Тэгээд байнгын одоо юу гэдэг баг өдөртөө ажиллаад байна гэсэн үг шүү дээ. Яг л нэг стаффотой адилхан бүх стейшн дээр гардаг байх хэрэгтэй. Одоо жишээл би ерөөхдөө их цагаа пиццач өнгөрөөдөг. Ачаалтаа үүдэг пиццагаа яадаг. За тэгээд захиалгаа авдаг. За бургер ийдэг, захиалгаа дуусгадаг. За тэгээд цэвэрлэгээ гэсэн би ажилтаа цуг нэлээд байдаг. Тэгэхээр яг менежер гэдэг үг нь бүр тийм яг ингээд мундаг бүх зүйлийг менеж хийгээд өдөртөө явна гэсэн үг биш. Яг л бүх стейшндээ ажилладаг байх ёстой. Тэм чадрыг өөртөө эзэмсэн байх ёстой гэл. Цэвэрлэгээ гэсэн цугийг л ерөөхдөө яг л стаффотой адилхан байдаг. Ер нь одоо ингээд энд ирээд анги хамт олон чи ажиллаж байгаа хамт олон чи ер нь ямар санагдаж байна? Одоо дана гадны хүмүүстэй л ажиллаж байгаа сурж байгаа хэ. Ер нь ямар орны хүмүүс байна? Харилцаа ямар байна? Хэр ингээд хурдан ойр дотн болт юм байна л эсвэл ингээд нэг тийм найзрахыг биш байна уу? Ер нь ямар байсан бэ? Ер нь бол гадныхын ч ер нь айгүй найзрахыг сургууль дээр бол бас нэлээд олон орны оюутнуудтай цаг сурч байсан л та би ч одоо ингээд 3 анги 4 дахь ангитай сурж байна гэдэг чинь. За Бразилид өгөх байна. За тэгээд Хятадтай цаг сурч байсан Солонгос, Япон, Филиппин, Таиланд, Болив гэл ер нь айгүй олон орны ажиллагчдад цаг сурч байсан. За ажил дээр гэх юм бол ерөөхдөө би дандаа орой элчинд ажилладаг. Тэгээ манай орой элчинд дандаа ихэвчлэн энэтгүүд ажилладаг. Тэгээ энэтгүүтэй орой болгон зөв ажилладаг. Манай энэтгүүдс ерөөхдөө айгүй тийм хүн чанар сайтай дэжгүй хүмүүс гэж боддог. Тийм. Тэгээд би чи энэтгүүтэй ажиллаад бас нэг хэцүү зүйл анх юусэн бэ гэхээр хэл сурах гал ингээд үзэл байгаа шүү дээ тий ажлынхаа хажуугаар хичээлийн хажууд хэлээ сурах гал ингээд үзээд идэг. Манай энэтгүүдийн нөгөө дуудлага нь бас шалган та аяг хэцүү байдэн шүү дээ энэтгийг дуудлага тий. Яг тэгэл энд нэг юм ингээл одоо юу гэдэг англи сурах гадах чинь бас нөгөө талаас энэтгүүдийн дуудлагыг дүүрээ гаж юм уу тий тэдний яг дуудлагыг дүүрэх гэдэг яг тэр юугаар нь сурах гэдэг. Тэрнээс айгүй хүндрэлтэй байжсэн. Тэгээд тэрнээс гадна тэдний дуудлагыг бас ойлгохгүй ч гэдэг юм. Тийм зүйл бас айгүй их тохиолдчихсэн. Одоо л нэг тасаад. Тийм. Гэхдээ ер нь айгүй тийм чаленж байсан байж өөрт нь гоё. Миний бодлоор бол амар гоё. Яг олон орны ингээд тэг олон орны акцентыг сурна гэдэг чинь айгүй авьяас шүү дээ. Хүн болгоны акцентыг ойлгоно гэдэг чинь. Хамгийн том чаленж нь юу гэсэн мэхээр яг хэлний л асуудал байсан л да. Хэлний асуудал байсан. Тэгээ манай тэр миний түрүүний ярьсан ерөнхий менежер маань өөр ерөөхдөө жоохон хатуу би тэдэс айгүй их юм шаарддаг. Даачлах үед айгүй их ажилладаг. Ямар орны хүн бэ? Португал хүн мэдхгүй. Тэгээд би ч анх ажиллаж байхдаа ингээд хэлний бэрхшээлээс болоод маш их алдаа гаргадаг байсан ажил дээр. Захиалгаа буруу өгч идэв юм уу. Түнгээд маа менежер яадаг гэсэн мэхээр шууд намайг ингээд тийлэн дээр гаргацдаг захиалгаа авах гэдэг. Чи ингэж юм хэлж чинь илүү сайжирнаа. Чи өөргөн пүршлэгчтэй битээ хагаад тэгэл. Тэгэл би ингээд захиалга авч байхдаа хэлний бэрхшээлээс болоод дээр нь тэгээд хүмүүсийн янз янзын дуудлагатай хүмүүс айгүйх орж ирнэ. За одоо юу гэдэг нь Irish accent ч өөрөө бас өөр байдаг тийм. Тэгээд тэрнээс болоод буруу сонсох ч юм ойлгохгүй байх тохиолдол маш их гардаг. Тэгээ би бүр шантарч ийсэн 2 сар ажиллаад бүр шантраад тэгээ менежертэй 2 ч удаа айгүй том загнуулаад алдаа гаргаад. Тэгээ би бүр нэг өдөр менежерлөөгөө чатчдаг байхгүй тий. За би боллоо бууж ирлээ гэл. Тэсэн чи маань хон за чи дахиад би чамд 2-7 хоног өгөө чи бит ингээд
эрт бууж өгөө. Чи дахиад өөр ингээ пүүжлээд үз. Чисээ бодоод үзээрэй гэл те. Бодоод үзээрэй. Тэгээд айгүй хатан хүн мөртлөө яг нөгөө талаас хүн талаас айгүй сайн үнэлтэй юм. Тэгээд надад бас тийм боломж өгсөн чи дахиад бодоод үзээрэй гэл. Тэгээл би дахиад за тэгвэл би амтсан хичээх хэрэгтэй байна гэл. Айл болох байдаг хичээсэн л те. Тэгээ одоо ерөөхдөө дэжгүй. Одоо ажиллаад би чинь бараг 10 сар болж байна. 10 сар болж байна. Тэгээд одоо бас яг мэдээж алдаа гарах үедээ гаргана. Тэгтээ яг мэдээж өмнөхөө бодвол ерөөхдөө дэжгүй шүү. Ажилтаа амтсан учраас алдсан байгаа. Ер нь Даблин хотын Монгол одоо Улаанбаатараас юу ялгаатай вэ? Одоо ямар гоё авууштай тал байна? Бас сул тал нь юу вэ? Манай монголчин тэгэл одоо юу гэдэг юм маш гоё өндөр барилгад ихтэй тий. Ер нь л тэгээд хүмүүс одоо би жишээлбэл ингэдэг байхгүй одоо нөгөө одоо юу гэдэг юм бусад нөгөө Бразилиад ирсэн ч юм Боливч юм уу тий бусад орныхаа ангийнхаа хүүхдүүд ярахтаа гэдэг. Одоо Монголоос ирсэн ингээд Монголд нэг ийм юм өндөр маш тийм барилга байдаг. Энд ерөөсөө тийм барилга байхгүй нэг. Хөөх Монгол тийм барилгаас үйдэм үү гэл тий. Танаа тийм том бар мар байдаг. Айгүйгтэн сайн юм асан. Тэгээ байлгүй байд юм бай. Манай ч бүх юм байгаа шүү дээ. Гэлдэгчсэн. Тэгээ Ирландд ирэхэд яг тийм барилгууд ерөнхийдөө маш хомс. Тэгээ байсан ч тийм өндөр биш Монголыг шиг тий. Тэрийг хараад бас их гайхажсэн. Тэгээ дандаа нэгэн жигт нэг жижигэн нэг дөрөв давхар барилгуудтай. Ер нь л анх ихтэй бол яг тийм өндөр барилгатай гэж бодож ирсэн үү? Яг тэгж бодоогүй л дээ. Тэгээ бодоогүй. Тэгтэл бүр арай ч нэг ийм жижигэн байшинтай барилгуудтай байна гэж байгаа. Хятадтай нэг мэдээч ийм өвс элтэйдсэн тийм өндөр барилгуудаас байдаг байх гэж бодог гэсэн. Тэсэнд ер нь баг байдаг шээ тий. Тийм өндөр барилга. Тэр нэг сайн санагдчихсан. Тэгээд өөр нөгөө машины урсгал нэг эсрэг штэ Монголын бодвол. Тэгэл зам гарахтаа дандаа нөгөө бороо шиг харчаад идэг. Тэрэн дээр бас баг одоо оролт тасаагүй л явж байна. Тэрэн дээр яг Монголтойгоо адилхан нөгөө бороо шиг харчаал зам гарахтаа. Тэн дээр бас айгүйх ерөөдөө тасгаж өгөөдж ирсэн. Тийм байна. Сул тал нь юу вэ? Одоо ингээд яг Даблины одоо нэг иймэрхүү юм надад таалагддаггүй гэдэг юм. Эсвэл иймэрхүү юм аим таалагддаг одоо Монголоос яг ойролцоо аль эсвэл их ялгаатай ч гэдэг юм. Тийм байна. Ааха. За сул тал гэх юм бол за юу гэмээр энэ яг сул тал гэхэд бас хэлгээд хэцүү. Яг тэгэхээр энэ ч өөрөө бас нөгөө өөрсдөө соёл нь өөр болохоор. Тэгээд яг Монголтой харьцуулахад одоо юу гэдэг одоо бидний чөлөөт цаг өнгөрөөдөг юу гэдэг тэр нөгөө кино театр үуч юм те. Тийм зүйлээ чи Монголын айгүй их тэгсэн мөртлөө айгүй одоо доторх тогтчлон гэж юм айгүй гоё тэг айгүй том тийм байгууламжууд байдаг шүү дээ те. Энд бол яг л нөгөө хуучныхаа стилийг хадгалсаар л байдаг тийм нэг тийм одоо юу гэдэг орчин тэг гоё сайхан юмд тэгэж нэг анхаарал хандуулдаг. Бэ тийм үү? Нэг тиймэрхүү бас юм ажиглагдж байсан. Гэхдээ тэр нь яг сул тал биш л те. Энд соёлын ялгаанаас болоод гэж байна. Тэрийг бас анзаарчихсан. Тий. Тэгээд ер нь бол одоо энэ оронд ирээд чамд ингээд өөр орн руу ингээ аялж исэн тийм тохиол байгаа. Ер нь бол давуу тал бас юу вэ энэ оронд ингээ байсных. Ер нь бол би энд нэг хитэн зорилготой яг ирсэн юм аа. Тийм. Тэгэд мэдээч ихний зорилго бол мэдээч хэлээ сурах тийм. Одоо юу гэдэг одоо манай монгол залуучууд ч бүр айгу мондог болсон тийм. Хэл гэдэг чи англи хэл гэдэг ч мар хэрэглээ болсон. Анх одоо юу гэдэг 10 жилийн өмнө ажлын ярилцлаганд ороход би англитэй гэхэд давуу тал болдог гэсэн. Одоо ажлын ярилцлаганд нэг компанид гайгүй компанид очиод ярьж танилцсанд орлоо гэхэд англигүй гэх юм бол давуу тал биш баг сул тал нь болоо явж байгаа байхгүй. Яг тэгэхээр бүх залуучууд айгүй мондог болсон гэх хэрэглийн төвшөнд хэрэгэлтэй болсон болохоор тэгэхээр хамгийн түрүүнд мэдээж хэлээ сурах гэсэн зорилготой ирсэн. Хоёрдугаарт бол мэдээж тийм аялыг гэсэн зорилготой ирсэн л тийм. Аялыг гэхээс илүүтэйгээр юу гэдэг хүүхэд яг байх цагаасаа би нэг айгүйх боддог гэсэн. Яг юунаас тэр мотивацийг авснаа мэдэхгүй. Кинон дээр сардаг гэсэн юм юунаас мэдэхгүй. Нэг Европт ажиллаж амьдарч үзэх юмсан. Соёл нь ямар байт юм бол энэ орнуудаар нэг аялаа үзчих юмсэл тий. Аялаад үзчих юмсан. Яг тэр Европын амьдрал ямар байд юм бол гэсэн сонирхол надад маш их байдаг гэсэн. Тэгээд тэр ч утгаараа би бас Ирландд ирж исэн. Монгол одоо Ирланд ганцхан Ирланд гэхгүй Европын ялгаа юу гэдэг тэр орнуудаар аялаа гэсэн зорилготой. За тэгээ 3 дахь гэх юм бол би ч өөрөө хөл бөмбөгт маш их сонирхолтой байхгүй спортод аягүй сонирхолтой. Тэгээ манай аав чи өөрөө залуудаа хөл бөмбөгч юмсэн аавхан тоглолтуудыг үздэг гэсэн. Аавгаа одоо дагаад хөл бөмбөг үздэг болсон. Тэгээд би одоо Английн Лондонгийн Челси гэх багийг одоо 18 дахь жилдээ одоо хөгжийн дэмжиж
явж байгаа. Тэгээ 2007 оноос хойш гэдэг чинь супер одоо фанат нь болж байгаа. Тэгээд миний бас нэг том зорилго маань юу гэхээр цамцны хүртэл хийхэр юм байна шүү дээ. Англид очиод яг Челсигийнхэн Stamford Bridge-т нь яг Челсигийнхэн тоглолтыг үзэх юмсан гэсэн маш том зорилготой ярьсан байна. Тэгээ эхний 8 сард бол би яг аялж чадаагүй. Тэгээ саяхан Английнхаа визэнд ороод сая 2 хоног юм Английнхаа визэг авцсан. Одоо тэгээд нэг 10 хоногийн дараа Англи руу нисээд нэг Челсигийнхэн тоглолтыг үзэх тийм зорилготой явж байгаа. Тэгээ 5 сард ер нь бол одоо бас яг Шенгенийхээ визэг хөцөлж байгаа. 5 сард бас Шенгений орнууд Итали, Испани, за тэгээд Герман, Франц гэдэг Шенгенийхээ орнуудаар бас айлыг гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Маш гоё төлөвлөгөө байна. Ямар ч зорилгоо биелүүлээл явж байна. Тийм байна. Баг биелүүлээл явж байна. Ер нь мөрөөдлийнхөө дагуулд ирсэн яг. Тийм байна. Баг залуу наснда яг юу мөрөөдөжсэн бодож ирсэн. Яг тэрийгэ биелүүлэхийн төлөө ярьж байгаа байхгүй. Тэгээ би ч яг энэ бирэхтэй одоо юу гэдэг 30 наснда ярьж байгаа шүү дээ. 30 наснда ярьж байгаа. Тэгээд ер нь энд ирж байгаа их залуучууд нь бол дөнгөж 20 гарсан тийм ондог залуучууд байгаа. Би бол тэг мөрөөдлийнхөө төлөө тэгээ мөрөөдөл бол хамаагүй шүү дээ. Хэрвээ мөрөөдөл байвал те. Яг тэгээ бодоол яваад идэгсэн байхгүй. Тэгэхээр яг тийм одоо юу гэдэг юу н боломж нь бүрдэж өгөөгүй гэх юм уу те. Би ч өөрөө айл гэрээ нөхөр хүн, хүүхдийнхээ эцэг хүн, тэгээ айлын том хүү. Тийм болохоор миний бас өөрөөсөө хариуцлах гэж байдаг. Тэр болгоныг хаяад явж байгаа. Тэгэл одоо л нэг юм цаг нь бүрдсэн байна гэл тий их нартайгаар хэлцэж байгаа байхгүй. За би ингээд ийм бодолтой байна, ийм хүсэл мөрөөдөлтэй байна гэл. Тэгээ манай их нэрц наг аяг гоё тэмжээд. За чи үнэхээр ингэж бодож төлөө явж байгаа бол яваа дээрээ. Тэгээд тэр болтол чинь хань ингээд дараа чинь баттаагаад ингээд санаа зовлтгүй яваад иргээд. Зөвшөөрөл аваад тэгэрсэн тий. За сургуулийн талаар ер нь хэр байв, сургууль анх ирэхэд ямар байв, багш нар нь хэр байна? Сургуулийн би ерөөхдөө бас аккод ингэж явцсан юм. Одоо маань бусад рүүмэтэж юм найзууд юм өөрөөр сургууль сурж байгаа үед нэг байдаг л та. Тэгээд аккод бусад сургуулиудыг бодвол юугаар илүү даваа талтай вэ гэхээр одоо олон улс руу чиглэсэн маркетинг нэрээ илүү гэдэг юм болов гэж бодсон. Яг тэгэхээр маш олон улсаас дэлхийн одоо өнцөг бүрээс оюутнууд ирж байгаа аккодыг сонгож сурж байгаа юм бас их онцлогтой юм болов гэж бодсон. Тэр нь бас одоо юу гэдэг бусад орны соёлыг мэдлцэх, тэгээ суралцах. Тэгээд өөр орны бас найзтай болох юм. Тэр процессыг яахад илүү бас даваа тал болж өгч байна. Тийм, тэгээд бас оюутангууд энд ирчээд өөрийнхөө хэлээр бас өөрийнх нь одоо эйжент нь хүлээж авдаг. Тэр бас даваа тал шүү. Тийм. Мэдээж тийм. Тэр айгүй том төлөвлөлт. Яагаад тэгэхээр дөнгөж ирэхэд чинь эхний сар бол сар гарan бол бичиг баримтны асуудал гэж нэр үнэхээр хүнд асуудал байдаг шүү дээ тийм. Маш олон бичиг баримт цуглуулдаг. Яг тэрэн дээр бас манай Монгол агентууд мань туслаа зөвлөгөө өгөөд ингэж явдаг. Надад маш их таалагдсан. За баярлалаа. За тэгээд ер нь бол одоо цаашид ямар зорилго байна? Энд хэдэн сарын хэдэн жилийн хугацаатай ирв? Ер нь зорилгоо биелүүлчихэд одоо ямар төлөвлөгөөтэй? За би болохоор одоо ерөнхийдөө хэлний бэлтгэлээр бол 2 сонгох боломжтой тийм. Ингээд 2 жил байх боломжтой. За анх ирчээд тэгээд дараа нь 2 сонгох. 2 сонгох боломжтой. 8 сараар 2 сонгох боломжтой. Тэгээд нийт 2 жил байх боломжтой. Тэгээд коллеж дэцээ цаашаа сурах боломжтой. Миний хувьд болохоор сая эхнийхээ сонголтыг хийлгэсэн. Тэнгүүтээ би ерөнхийдөө одоо 8 сард буцах төлөвлөгөөтэй байгаа. Тийм. Тэгээд 2 дахь сонголтыг хийлэхгүй гэсэн үг шүү дээ. Мэдээч өөрхөн бодож сансан бүх зүйлээ дуусгаад үзс харах юм үзээд за тодорхой хэмжээнд хэлнийхээ төвшнгөөс сайжруулад ингээд 8 сараас буцах 8 сарын сүүлээс буцах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ мэдээж өргөлжлүүлээд бас Монголда хэлний өргөлжлүүлээд сууна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ хэл гэдэг чинь юу бас тийм нэг амар зүйл биш юм биш үү? Би чи анх бодохдоо эрэхтэй цаас далайн хичээл гэж ирж байгаа байхгүй тий. Эхнийхээ 8 сарын хугацаанд эхнийхээ курсыг дуусгачаад бараг л аялцах гэсэн тийм зорилготой эрэхтэй ирсэн. Айгүй том амбицтай ирсэн. Тэгэл ер нь аль болох хэлий бэлдээл байгаа ажил хичээлийнхээ хажуугаар цаг гаргаал ингээл хэлийг бэлдээд байгаа мөртлөө яг миний бодож байгаа шиг тийм хурдан байж чадаагүй. Тэгээ ер нь аль цаг хэрэгтэй юм билээ. Ялангуяа ярианы одоо чадвараа сайжруулах мэт ер нь л маш их цаг хэрэгцээ юм билээ. Тийм. Одоо хэр ингээд дасан зогтож जैन ажил нь дээрээс нь сурна тий ингээ энэ болохныг яаж амжуулж юм ер нь. Ер нь бол амар яг үнэхээр хатуу цагийн хүртэл амьдрын штэ. Яг ингээд миний хувьд бол одоо яг чөлөө цаг гэж байхгүй. 7 хоног нь яг ажилдаа хичээлтэй. 1-5 дахь өдөр хүртэл би хичээлтэй. Тэгээд хагасаа бүтсэнтэй мэдээж ажилдаа байдаг.
Ихэвчлэн би 1-р 2-р дахад амардаг. Тэр өдөр хичээлдээ явчаад за тэгээ 3-аас бүтэнсээ өртөртөл ажилдаа байдаг. Тэгэхээр тийм юу гэж байхгүй. За тэгээ би ч өөрөө өглөө болгон фитнес орж бас нэг цаг 30 минут тэлтгэлж гардаг. Тэгэхээр яг өглөө бус бол би өглөө бусаал цайгаа уучаал фитнестэй явна. Хэдэн цагт эхлэх вэ юм өглөөний? Өглөө бол би ч нэг орой хэлцэнд ажиллаа шүн тардаг нэг өнгөрөж тараа гэртээ бараг 2 мөр гэж ирдэг болохоор би нэг 9 өнгөрөөгөөд 10 марав гэж сэрээд тэгээ 10 гэж сэрэнгүүтээ явдаг. Цайгаа уучаад 11 гэж 11 өнгөрөж жим дээр очиод тэгээ цаг бэлтгэлээ хийчих юм 12:30 гэж тарангуудаа хичээлдээ явчихдаг. Хичээлдээ явд нэгээс хичээл тараад ингээд 4:15 гэж тарина шүү дээ. 4:15-аас ажил руугаа гүүхэн шахуу яваад 5 гэж очиж ажил дээр очиод тэгээд шиний 12 цаг гэж тарах юм эсвэл нэг өнгөрөж тардаг. Тэгэл яг л өглөө яг 10 гэж гэрээсээ гараад шиний 1 2 цаг гэртээ орж ирдэг. Өдөр болгон тийм цаг явуулдаг. Мундаг байна. Тийм. Одоо юу гэдэг тийм дуу цагийн ууртай, цэглэг баттай байх хэрэгтэй л те. Яг өөрөө одоо зорьсон сонсноо бэлтгэх тийм л хэрэгтэй. Шантрах үе байсан уу? Одоо тэгээ гэр мэрээ санаад, өр хүүхдээ санаа, аав ээжээ санаад, тэ эхнэр хүүхдээ санах үед яг одоо яадаг вэ? Яг шантрах үед мэдээж байна л да хүн л юм чинь хүний газар мэдээж ажиллаж байгаа их орноо санах, ичээ аваа санах, эхнэр хүүхдээ санах юм байна. Тэгээд миний хувьд бол хамгийн том одоо надад хүч өгдөг хүн бол манай эхнэр хүүхдээ л да. Тэгээд ялангуяа манай эхнэр л надад гэл байнга л за минь хүчтэй байгаарай, мундаг байгаарай, эрч хүчтэй байгаарай гэл айгүйх ярьдаг хэлдэг. Тэгээ манай хүүхдсэн надад айгүйх тэгж ярьдаг. Тийм болохоор яг эхнэр хүүхдээс л тэр хүчийг авч сэлбдэг дээ. Тийм шүү дээ. Ард нь тэгэл тэгээ манай хүүхдсэн айгүй хөргөн сая ингээл цагаан сар болоод өнгөрлөө шүү дээ. Тэгэл ээжигээ дагаал цагаан сараар айлууд гисэл бэлгэнд мөнгө авсан юм байна л да. 100,000 төгрөгтэй болсон. Тэсэн чинь би аавраа шилжүүлнэ гэлдэг. Аавраа шилжүүлнэ би өөрийнхөө цуглаас мөнгө аавраа. Тэгээ би ярьдаг байхгүй чи одоо аав надад чиний өгсөн мөнгөөр юу их яах юм гэсэн чинь би одоо хүүхдтэйнд нэг байр мэр хэцүү үнтэй гэж одоо ярьдгүй. Тэгээд би чи ихнэртэйгээ банк вейдер хэлтэйгээ ярьж хахад тэрийг манай хүүхд ойлгоцсон байгаа байхгүй тий тэнгүүтээ аав та яачихгүй байрныхаа мөнгөндөө юу ачих нэмэрлээд өгч гэл. Тэгээд хэлчихсэн. Тэгэл тэр нь бүр ингээл амар их баярлажсэн. За ямар ч юм битэрсэн хүүхдээ бас зөв хүүхд болгоо зөв хүн болгоод хүмүүжлж байгаа юм байна гэл. Ямар хөөх баярлажсэн. Тийм байна. За одоо тэгээд би чи яг энд ирээд 10 сар болж байна. 10 сар орж байна. Тэгээд анх A2 plus төвшөнтэй иржсэн. Одоо яг би хоёр ангидаа суралцж байгаа. Тэгэхээр тэр нь ер нь одоо ингээд хүмүүст яг тодорхойлоо хэлвэл яг ямар төвшнөөс ямар төвшөнд байгаа вэ? Тий A2 plus гэдэг чи одоо элементар юм уу те тий. Тэрнээс ахуулаад явж байгаад одоо B2 гэдэг чинь одоо яг advanced төвш яг advanced доотлогч юу гэдэг юм бэ? Ер нь одоо за яг Ирланд гэлгүй англи хэлтэй орнуудыг зориод одоо явж байгаа залууст юу хэлмээр байна? Ирландыг ялангуяа зориод ирэх залууст юу зөвлөж хэлмээр байна? Тий яг ганцхан Ирландч гэхгүй ер нь хаашаач очиж ажиллаж амьдэрсэн бүх зүйл хоёр талтай байдаг тий. Бүх зүйл хоёр талтай сайн талтай муу талтай. Тэгээ тухайн хүний сайг шилтгаалтай. Өөрснөө ирээд энд хичээгээд яг өөртөө тохирсон ажил хөдөлмөрлөө хийгээд өөрхөн чаддаг зүйлээ Монголд хийдэг байсан зүйлээ энд ирээд хийх юм бол бас боломж бас зөндөө байгаа. Боломж зөндөө байгаа тийм. Одоо юу гэдэг одоо жишээл надтай нэг хуучин цуг амьдарчээс манай рум бицаал байсан л да. Хөвсгөлт ингээд өөрөө тийм нэг юу ажилладаг. Автын одоо засвар ажилладаг, машин засвар ажилладаг залуу. Энд ирчээд 2 хоног ажилд орсон гэж байгаа байхгүй. Тэнгүүд өөрөө бас хэл муу. Тэнгүүд яг Google Map дээр юм авц засварууд ингээд хайж агаад дугуйнууд очиж уулзсан гэж. Тэгсэн чинь нэг косов засвар буюу нэг бодог идэг тийм крашн дээр очиод газар очингууд би ингээд ингэж Монголд ажилладаг байсан гэдгсэн чинь тэгвэл чи маргааш хүрээ тэр. Тэ маргааш чамаа харъя. Тэгээ маргааш нь очсон чи амар форш хийсэн гэж байгаа байхгүй. За чи энийг бодоодах гэл. Тэгээ нөгөөдөг чи амар үнэтэй машин штэ. За энийг нь муухайлах гэж яана гэл. Ямар ч сан хичээгээл ботсон гэж. Тэгсэн чинь шууд тэгэл хуучин байсан ажиллаж байсан хүний халангуйтай манай тэр Монгол залуу байсан. Тэгээ тэр залуу нь одоо юу гэдэг юм бас одоо ихэнх нь манай монгол залуучууд юу гэдэг гаднаас ирж байгаа хүмүүс нэг хөдөлмөрийн доод одоо цалингаар ажиллаж байгаа шүү дээ. Тэрнээс хамаагүй өндөр цалинтай сайхан ажиллаад тэрийг мөнгө оромтлуулад бас амьдарч байгаа.
тийм мундаг залуучууд байна. Ер нь бол тэгээд энд ганц тэр хүн ч гэлтгүй олон залуучууд өөрийнхөө Монголд хийдэг байсан зүйлүүдээ энд ирээд өөрийнхөө авиас чадварыг үзүүлээд өөрийнхөө тэр үгтийн мэддэг чаддаг зүйлээ үнэлүүлээд бас тэгэж ажиллаж амьдарч байгаа залуучууд их байна тий. Одоо манай бичлэг хийж байгаа камерамен энэ тий. Манай инсталляцсан ингээл өөрийнхөө Монгол залуу шүү. Тийм Монгол залуу. Тэр яг одоо энэ бичлэгийг хийж байгаа энэ бүх гэрлийг өгж байгаа энэ одоо бичлэгийг эдитгээ бэлдэж байгаа бас Монгол залуу байгаа тий. Яг өөрхийн чаддаг зүйлийг хийгээд айгу happy тэгсэн мөртлөө гээд мөнгө олоод ингэ ажиллах боломжтой. Тэгээ залуустай ер нь хэлэхэд бол зөвхөн энд ирээд ингээм амар хаар ажил хийгээл амар ядраал те амар тийм амьдрал бас хүлээгээгүй шүү. Эндээс ингээ айгүй гоё тийм боломжийн тэгээ өөрийнх нь чаддаг юмаа хийгээд ингээ боломжийн амьдраад ингээд өөрийнхөө ажил мэргэжлийг чадварыг харуулад бас виз аваад ингээ цаашдаа бүр ингээ амьдраад гэр бүлээ авчираад тийм ингээд үр хөвгтэй зөндөө тийм залуучууд бол энд байгаа шүү гэдгийг бас хэлмээр. Тийм нөгөө талаас бас юу гэхээр одоо юу гэдэг юм Монголд ингээд дарга зэрэг хийжсэн бас олон хүмүүс байгаа шүү дээ. Ийшээ зориод ирж байгаа тийм. Ийшээ зориод ирэнгүүтээ одоо хэлний бэрхшээлээс болооч гэдэм үү, соёлын ялгаанаас болооч гэдэм мэдээч ингээд ер нь бүгдээрээ л би Монголд дарга зэрэг байсан уу, чи юу байсан хамаагүй бүгдээрээ л яг 0-аас 1 цэгээс л эхэлж байгаа шүү дээ тийм. Яг тийм болохоор Монголд юу хийжсэн чи дарга байсан уу, зэрэг байсан уу хамаагүй бүгдээрээ нэг газараас эхэлж байгаа болохоор бас өөрснөө бас тийм хүмүүс сэтгэлийнхэн бэлтгэлтэй ирэх хэрэгтэй байхгүй тийм. Одоо жишээлбэл миний кейс дээр юу гэдэг би бас Монголда одоо дунд шиднээ өдөртөх төвшин хийжсэн. Бас нэг тодорхой хэмжээний баг харьцаа ажиллаа явж байсан. Тэнгүүтээ ингээл энд ирэнгүүтээ төрний нийлсэн манай менежерийн удирдлаганд ажиллаа л те. Загнуулах үед амар загнуулна. Чи менежер хэлэг наа загнахгүй гэсэн үг шүү дээ. Яг л стаффатай адилхан менежерүүдэд загна, стаффатай загна, буруу юм их юм бол алдаа их юм бол те. Хүлээлтэнд нь хурж чадахгүй бол гэж загна. Яг тийм ингээл нөхцөлд ингээл бодож байгаа юм чи те. За энэ чи би чи одоо юу хийчих вэ гэл те. Би чи яг үнийг хэлгээд ингээд баргалт ингээд загнаад байждаг гэсэн хүн шүү дээ гэл тий. Тэгээ одоо өөр ингээд загнуулаад ирж байна. Гэхдээ энэ бол яг бидний ингээд туулаад гарах л зүйл тий. Тийм болохоор бас хүмүүс өөрсдөө бас тийм сэтгэлтэй бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүс тэгж ирэнгүүтээ би одоо Монгол тийм хүн байсан. Өнөөдөр би жишээлбэл галтгоонд ирээд ингээд аяг шанаг угааж байна гэл. Тэнгүүтээ шантраад буцах тохиолдол ч юм уу тийм хүн үзэндээ байдаг шүү дээ. Бити шантраарэ тий. Аль болох тэр зүйлүүдийг даван туулаад өөрсдөө сахлах хувцастай байгаа л чинь. Ер нь гадаадд ирж байгаа хүмүүс чинь ер нь тэрийг даван туулж иж дараагийн сайхан амьдралаас хүлээж байгаа тийм болохоор бити шантраарэ гэж хэлмээр. Тэгээд бас зах зээлм юу юм бэ гэхээр монголчууд наашаага ирэхдээ ялангуяа залуучууд маань нэг 4-5 сарын үед бас ирүүл зүгээр юм болов гэж бодсон. Ягаад гэхээр сая 1 сараас одоо ирсэн залуучууд маань одоо хүртэл бараг ажилгүй зөндөө хүмүүс явж байна. Ягаад гэхээр тэр чинь бүгд ачаалаас шилтгалж байна л та. Одоо миний ажлын хуваарьц ачаалаас шилтгалж байна. 1 сар гаргаад ирэнгүүт бүх зүйлүүд айгүй тийм ачааллаг болоод эхэлждэг. Хотоо ирээ маш тайван болоод эхэлждэг тийм. Тэгэхээр нөгөө ажлын олдцсон нь өөрөө муудаад ирнэ. Тэгээ миний ажлын цагтсан багсаж байсан байхгүй. Би 7 хоногт 20 цаг дотор ажиллаад 1-2 сар тэг ажиллаа явжсэн. Тэгэхээр аль болох ирэх юм бол бас нэг намрыг сонгоод ирүүл зүгээр юм болоо. Хаврыг тийм. Хаврыг яг 5 сараас ирэх юм бол яг бүх зүйлүүд яг ачааллаж эхлээд газрууд одоо юу гэдэг нөгөө ажиллах хүмүүсээ хаагаад эхэлсэн үед бас яг эхэлж байдаг. Тэгэхээр бас 5 сар бас их зүгээр юм болов уу гэж бодсон. Бас нэг асуулт байна. Монголоос ер нь нааша хандж байгаа хүмүүс ихэнх нь надаас нэг зүйл асуудаг. Яг нэг зүйл. Тэр нь юу вэ гэхээр энд ажиллангаа одоо сурангаа ажиллаад дараагийн төлбөрийг хийх боломжтой юу гэж асуудаг. Төлбөрийн хувьд бол би бол асуудалгүй гэж хэлнэ. Төлбөрөөр асуудал. Гэхдээ яг бас бусад зардлууд байгаа шүү дээ. Ингээд байр хоол тэр зардлууд. Одоо жишээл миний хувьд гэх юм бол би бол амар ингээл мөнгө төрөг хураагаал тий гэр бүллүүгээ явуулаад Монгол руу явуулаад ингээл яваад байгаа юм байхгүй шүү дээ тий. Яг тэгвэл би төрүүлсэн яг өөрийнхөө хүссэн зорьсны бодлоо ярьсан. За тэнгуүтээ яг миний гэхдээ яг цуглуулж байгаа мөнгө маань яг миний тэр бодож байгаа юм дээр болчихж байгаа байхгүй. За би ингээд хичээлийн хажуугаар ажиллаж байгаа сургалтын төлбөрөөр олчихж байгаа юм би дараагийнхын сонголтыг олчихж байгаа юм. За тэнгуүтээ эн чинь байрын төлбөр мэдээж өндөр байрны төлбөрийг чинь ганцхан эн чинь байрны төлбөр маш олон төлбөр гарна шүү дээ. Хүн л юм чинь амьдарч байгаа юм чинь тий. Усууж өвсөйдгүйгээс л хойш хоолны зардал, за нийтийн тээврийн зардал, фитнес явдаг бол фитнесийн зардал, за тэгээд өөр хүчнээ зардлууд байна. Тэрийг бол би хангалттай нөхчөж байгаа юм. За тэрнээс гадна одоо би аялалдаа зориулаад хуримтлалаа үүсгэсэн, хуримтлалаа үүсгэж явж байна. Тэгээд ямар ч аялалтай бол одоо санаа зовхгүйгээр аялаад ирэх бүрэн боломжтой ч гэдэг юм. Яг тэр зүйлүүдээ ингээд яг өөрхөн 100% цалингараа болгоод дээр нь бас мэдээж бид нар ч мэдээж яг нэг хүний бараг 20 гаруй сая төгрөг гэл
хүн болгол баг их зээл тавил ийшээ ирж байгаа шүү дээ тий. Тунджаар баг за юу гэдэг эхний 1 сар 2 сар ч гэдэг юм уу энэтэй ажилгүй байлаа гэж бодоод ингээд тэр бүх зардал тооцоолоо ирэхэд багтаа 25 сая төгрөг болно. Бүгд нэлээ. Яг тэр зүйлийг би яг л нөгөө хүмүүсийн адил зээл тавил ирсэн. Тэрнийхээ зээлийг сар сартаа төлөөлөө авчиж байна гэдэг юм уу. Яг л тэрийг бол 100% цалингаар болгох гэсэн. Тэгээд одоо юу гэдэг зарим хүмүүс яг одоо Монгол байгаа хүмүүс ч бодохтой за ингээд энэ ч одоо ингээд Европт ингээд ажиллаж байгаа шүү амьдарч байгаа шүү гэл мөнгө хийгээл юм гэж бодоод идэг тий. Тэгэхээр яг хүн болгон бас тэг хийгээд их боломжтой биш. Тэгэхээр тэр нь бас өөрөө хид хідэн зүйлээс шалтгаалаад байгаа юм л та. Нэгдүгээрт юу гэдэг чи өөрөө яг ямар ажил хийж байна вэ? Тухайн ажилчин чамд яг хэдэн цаг өгч байна вэ гэдэгс амар шалтгаална тий. 7 хоног 20 цагтай ажиллаж байна уу? Тэрийгэ даваалаад ажиллаж чадна уу гэдэгс шалтгаална. За тэгээд цалингаас хэдэн цаг ажиллаж байгаа гэдгээс гадна өөр их хэрэг сахилга бацтай байна уу гэдэгс айгүй шалтгаална шүү дээ. Тэг мөнгө олсон мөнгө юунд үрж гин юунд зарж гин өөрөө яг сахилга бацтай тэрийгэ хуваарлаад хадгалах үедээ хадгалаад өөрхөн хэрэгцээ зохицуулах үедээ зохицуулаад амьдарч чадна гэдэг ч өөр бас их их шалтгаална. Тэгэхээр юу гэхээр энд ирээд ажиллаад байгаа хүн болгон тэгж одоо юу гэдэг тэгж их мөнгө хийгээд хураагаад хөрөнгөлүүлээд байгаа гэсэн бас биш. Мэдээч юу гэдэг яг мөнгө яг хураана гэсэн зорилготой бас мондөг хүмүүс байна шүү дээ. Заавал ч үнийх аялал зугаалаад тэрх одоо олон мянган евро өрөөд яваад тахгүй. За яг эндээ гоё ингээд мөнгө хөрөнгөлүүлж хагаад ямартаач Монгол руу гавцна гэсэн яг тэгж ажиллаа хийгээд хичээлийн хажуур хийгээд мөнгө хөрөнгөлөө явж байгаа хүчнээ зөвлөж байгаа. Мондөг зөвлөжүүд бол маш их байгаа шүү. Яг өөрийнх нь зорилгоос зорилгоос нь ерөөхдөө шалтгаалаад байгаа юм тий. Яг ямар зорилготой явж чинь тэрний хөтөлбөрөөр яаж ажиллаж чинь гэдэг нь бас аялахаар зорилготой ирсэн бас оюутнуудаа сураадаас аялна. Тэгэх юм бол бас аяллаа айгуу давуу талууд байдаг энд те Англитай ойрхон бусад Европын бүх орнуудтай ойрхон виз асуудалгүй виз бол ингээд гэтээ виз мэдүүлнэ. Гэтээ айгуу амархан шийдэгддэг. Монголоос бол бас айгуу хэцүү шийдэгддэг юм байлээ шүү дээ. Монголоос л айгуу хэцүү шүү дээ. Ялангуяа Шенгений орн руу Герман руу ч гэдэг юм, Испани, Франц ч гэдэг юм айгуу хэцүү байдаг. Эндээс бол гайгүй шүү. Ерөнхийдөө ажлын тодорхойлолтууд байна. За банкны хуулга байна. За ажлын нөгөө пейслипүүд байна тийм нэг тиймэрхүү нэг энгийн зөвлөгөл байдаг. Айгуу дайжгүй. Ер нь Монголоос ирэхдээ оюутнууд одоо энд ирж байгаа бол ер нь тэндээ ямар шуухан одоо нөгөө нэг ийм ажлууд суралцаад одоо өсчөнгөө сайхан гэдэг юм уу тиймэрхүү юмнууд сураад ирвэл ер нь энэ боломжтой юу? Тэндээ Монголдо одоо тийм сертификат аваад энд ирвэл ер нь зүгээр. Залуучууд нь ирэхдээ бас нөгөө юу гэдэг штэ партен дээр эдрийн сургалт гэдэг штэ. Яг тиймэрхүү бас чиглэлээр суралцаад ирэх юм бол энэ бас ажил олдох нь бас илүү давуу талтай байж магадгүй. Гэхдээ ер нь ажилд орё л гэж бодж ивэл хамгийн нэгдүгээр давуу тал хэллээл ятгатаалч энд ирэхээс өмнө ятгатаа юу гэдэг нь тий анхан шатны мэдлэгтэй нэг жоохон ярианы төвшөнтэй байвал ажил олдсон юм. Илүү боломжтой гэсэн үг тий. За Монголоос гэхдээ оюутнууд охтууд маань ялангуяа нөгөө маникюрын сургалт сураад ирдэг тий энд тиймэрхүү боломжууд байдаг. Гэхдээ би бас нэг хүнээс яг сонсон юу юм бэ гэхээр яг Монголд хийдэг маникюр бас энд хийдэг маникюр нь бас өөр байт юм билээ. Гэхдээ энд ирээд бас заадаг хүмүүс бас байдаг гэсэн. Яг тэндээс нь яг энд хэрэгэлдэг тэр техникийн сураад ч гэдэм арга хэрэгслийн сураад бас ажилд орох бас боломжтой гэж байсан. Тийм одоо ингээд YouTube дээр зөндөл видеонор байгаа шүү дээ. Ер нь бол тэрийг бас өөртөө сайн судлаад те эргээс өмнө бас судлаад ирвэл бас давуу тал баг те. Тэгээд за анх ирэхэд ингээд англи хэлний төвшин ямар байсан? Одоо яг ямар болж байна? Тэгээ ер нь Ирланд хот бас анх ирэхэд ингээд ямарсан? Одоо бас юу гэж харж байна? Тийм өөр ялгаа байна уу? Хиндээ яг бүх зүйл надад чаленж байсан. Надад ч гэвчтэй угаасаа бүхэн талтай байгаа те. Их асуудалтай байсан. Тэгэл одоо л ерөөхдөө дасан зохицоол одоо л асуудалгүй шүү. Ер нь бол хэлний төвшинцэн одоо нэлээд сайн нэмэгдсэн. Тодорхой хэмжээнд нэс нөхдөйгөө ярилцаад, ажиллагантайгаа ярилцаад тий ингээд ажил өндөрлөө хөгжүүлээд авах хангалттай болсон. Хангалттай ч яг мэдээж ер нь бол англи хэлийг ингээд ганц 2 жилийн дотор сурчдгүй юм байна шүү дээ. Тэгээ би юу ч ойлгосон бэ гэхээр одоо л яг ингээд англи хэлийг ингээд сурах хэрэгтэй байна, тэг сурах хэрэгтэй байна. Ер нь англи гэдэг чинь юм байна гэдэг нь ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр миний бодсон зүйл юу юм бэ гэхээр ер нь бол би ингээд англи хүн бишэлт юм чин насан туршдаа л энэ хэлийг сурах юм байна цаашдаа. Монголд очиж юу гэдэг өөрийгөө болсон гэж бодож болохгүй эсвэл за хичээгээд хайж болохгүй.
насан туршдаа л ингээл сураал ингээл баг багаар ингээл өөрсдийнхээ скиллийг сайжруулад л явах хэрэгтэй мэн гэж ойлгосон. Наашаа ирэх байгаа ер нь монголчуудаа хандаж юу хэлмээр байна? Сануулгах зүйл юу вэ? Түрүүний хэлсэн тэгээд ерөөхдөө 4-5 сараасаа бас ирүүл зүгээр. За тэгээд тодорхой хэмжээний претендер ч юм уу одоо маникюрын сургалтанд бас сураад ирүүл зүгээр. Би өөрөө бас Монголд нөгөө пиццацтай ажилладаг гэсэн аахгүй. За пиццатай бас магчи. Пиццацтаас одоо юу гэдэг ялангуяа оюутны ч юм уу 10 жилийнхэн цэс ажилладаг цагийн ажилтдаг гэдэг ирдэг. Дөнгөдөө тэнд пиццагээ сурчих юм бол энэ Европт ирээд бас пицца хийгээд тэм пиццаны газрууд надад ажиллах бас боломж байдаг. Тэгэхээр тэнд ирэхээс өмнө одоо пиццац ч юм уу KFC ч юм уу тэм нэг 3-4 сар ажиллаад ерөөхдөө тэм галтайгоонд яаж ажилтیں۔ Түрүү олны газар яаж ажилтیں۔ Яаж хийдин гэдгийг мэдээд сураад ирэх юм бол бас давуу талтай. Яагаад гэвэл сая манай пицца цэцгуучин ажилтдаг байсан нэг залуу ирсэн аахгүй. Энд надад ирээд толбойроод хаа энд ирсэн. Би ингэж ирсэн байгаа шүү. Та энэ таагаан биш дээ гэл ярьжсэн. Өмнө хэдүүлээ нэг бичлэг хийсэн шүү дээ тий. Тэр бичлэгийг харчаад та ирсэн байгаа юм биш дээ гэж надад ярьсан. Тэгээ сүүлд нэг холбоо ирсэн чинь ажил хийж ийн гээл надад хэлжсэн аахгүй. Тэгээ сүүлд холбоо ирсэн чинь хаа нэг пиццаны газар нэг ресторан пиццаны тоочор орсон. Пиццаны шефэр орсон. Пиццацд ажилтдаг байсан манста юу давуу таллаа. Одоо ингэрэл хоололж идэх юм дээ ярьжсэн тий. Тэгээ миний өвдсөн тийм шүү дээ. Ер нь бол яг тэр нөгөө туршлаган дээр үнслээл намайг ажилд авч ирсэн, менежерээр авч ирсэн ч гэдэг. Тэр бас их давуу тал болж байгаа. За тэгээд чин за энд мэдээж сайн хажуугаар саар зүйлүүд байгаа тийм. Мэдээж Европ гэхээр л бүх юм нь болоод бүх юм нь гой сайхан байна гэсэн үг биш. Тэгээд Монгол залуучууд бас ялангуяа нэг 20-20 гаруй насны залуучууд юун дээр алдаад байна гэхээр энд нэгдүгээр жижиг казино маш их байна тий. Жижиг казинод хаасаагүй байдаг. Тэгэхээр юм томч байна жижиг. Ер нь хаасаагүй байдаг. Гутмаар ингээл явж байгаад маш олон төрлийн казино байдаг. Тэгэл тийшээгээ орж нөгөө маш их олон цаг ажиллаж хөдөлмөрлөж тий. Олсон мөнгөөрөө тэнд ингээл баг багаар алдаад тэнд орсон тийм залуучууд маш их харагдаж байна. Тэгэхээр хэдүүлээ бас аль болох ийм зүйлээс бас хол байх хэрэгтэй тий. Тэгжлээ. Тэгээд гадны орнд бас бие минь хайрлаарай, бас хүндэтгээрэй. Хамгийн гол нь тэр шүү дээ. Бид тэр одоо юу гэдэг монголчууд ер нь бол энд нэлээ олон ингээд монголчууд ингээд сууршаад амьдраад бас хэсэг хугацаа өнгөрчлөө шүү дээ. Тийм болохоор нэг нэгэндээ бас хайртай байх хэрэгтэй. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Одоо бид нар ингээд энд нэг 2 жил амьдраад, 3 жил амьдраад явлаачсан дараагийнхын хүмүүстэй бас бид нар боломжийг олгох хэрэгтэй тийм. Тэгэхээр нөгөө монголчууд ийм шүү гэж яриулахын тулд өөрснөө бас хичээх хэрэгтэй, нэг нэгэндээ хайртай байх хэрэгтэй, аль болох эерэг зүг байх хэрэгтэй тийм. Тэр талаасаа бас хэдүүлээ бас анхаарах хэрэгтэй болов уу гэж бодогдсон. Ер нь муу нэр бити одоо гаргасаа л гэж би боддог шүү дээ. Яг энд чинь ингээл улс орноор нь л дууддаг шүү дээ. Зөвхөн монголчууд гэлтэй эсвэл яг миний нэрээр бол хэдэж ингээл энэ охин ийм сайн гэж ярихгүй. Монгол охин ийм сайн. Одоо монгол залуу юм уу гэж ярьдэн штэ. Тийм учраас монгол нэрээ сайн ботоорой. Цаашдынхаа одоо юу гэдэг виз гартанд бас маш их нөлөөлдөг энэ. Тэгэлгүй байх. За тэгээд цаг заваа зориулж ирсэн ингээд өнөөдрийг надтай хамт өнгөрүүлж одоо ингэ сайхан подкаст өнүүлнэ. Тийм баяртаас баярлалаа. За баярлалаа. Тэгээд мэдээж наугаас энэ ярилцлаганд урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд Ирланд сууж байгаа бүх одоо монголчуудаа эргэж байгаа тий бас монголчуудаа бүгдд нь амжилт хүсье. Хамгийн гол нь өөрсдийнхөө зорьсон зорилго одоо хүсэж бодсон тэр бүх зүйлээ биелүүлээд тэгээд нутагтаа очиод хамгийн гол нь сайхан амьдраарай гэж хэлээ да. Тий. За баярлалаа. За баярлалаа.